сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа Монгол ногоо хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа VG Cook Show нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаарыг эхлэхэд ийхүү бэлэн болоод байна. Ингээд манай хөдөлтэй зочноор манай Ловааттай тогооч Отонбаяр агч маань бидэнд бүхэнд одоо амттай сайхан хоол хийхээр одоо бэлэн болсон байна. За мөн манай зочин сайхан хүндтэй зочноороос Монгол улсын гавьяа жүжигчин соёлын төвийн ажилтдаг жүжигчин Цэнгэл маань ирсэн байна. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр ямар хоол хийх вүлээ гэж? Өнөөдөр би ногоогоор халуун ногоотой солон гэдэг нэртэй хуурга бас нэг ногооны шүл хийх гэж бэлдсэн байна. За ингээд мэдээж тэглүү манай нэвтрүүлгийн гол онцлог бол одоо төмс нарийн ногоогоор одоо хэрхэн сайхан амттай хоол хийж одоо тийм бусдад одоо нарийн ногооны ач тусыг тэр одоо тань мэдүүлэх зорилготой байгаа. Тэгээд за нэвтрүүлэг үзэж байгаа бас бүх үзэгчтэй өдрийн мэндийг хүргье. Тэгээд би бол өөрөө ер нь бол цагаан хоолыг маш бага хэрэгэлдэг хүн. Ихэвчлэн дандаа махал хэрэгэлдэг. Тэгээд хүмүүс бол баг нэг хоолндоо хэрэглээд идэггүй. Тэгээд ер нь бол нэг мах, луун, байцаа, тэгэл будаа ч юм уу ерөөхдөө тиймэрхүү юм их иддэг л дээ. Тэгээд тийм болохоор энэ удаа бас маш гоё амттай. Тэгээ мэрэгжлийн одоо яг цагаан хоолны тоогоочоор бас цагаан хоол хийх гэж иднэ гэдэг бол хэр болгон бас олдохгүй аз завшаан болов гэж бодож байна. Тийм учраас бас Батушка ахтай энэ нэвтрүүлэгтээ урьсанд те өчөөхөн намайг урьсанд баярлалаа гэж хэлье. За ямар ч байсан бас Цэнгэлдээ сүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Эд 12 сар ачааллын үе байдаг. Одоо бид урлагийнхан бидний хувьд бол тэгээд тэр их олон ажиллагаа хийж байгаараа ирээд ингээд манай нэвтрүүлэгтээс оролцож байгаа Цэнгэл дүүдээс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд за Цэнгэл ер нь нарийн ногоогоо ер нь Монголд орсон төмс хүнсний ногоогоо ер нь хэрэгжилж чадж байна уу? Ядад ногоо хэрэглээд байна уу? Монгол ногоо хэрэглээд байна уу? Ядгаас салгаж таньж мэдж чадж байна уу? За ерөнхийдөө гаднаас яг ногооны нөгөө зах дээр ингээд тавьсан байдаг ногоонод байдаг шүү дээ. Иймэрхүү ногоо бол нэг авч хэрэглээд байдаг. Ерөнхийдөө нөгөө нэг одоо аль нь Монгол, аль нь хятад те аль нь одоо хаанаас орж ирсэн гэдэг нь бол бас тодорхойгүй шүү дээ. Монгол шиг наацсан ч байх юм бол билүү те. Тэгэхээр яг одоо бас одоо отгоо хичээс асуумаар байна. Яг Монгол ногоог зөвхөн гаднаас нь хараад яаж таних юм бэ? Одоо юу гэдгийг за Монгол төмсийг арилгалаа гэж бодох шар өнгөтэй байдаг ч юм уу те. Одоо нөгөө бид нар чинь гений өөрчлөлтөнд орсон хүнсийг бол маш их хэрэглээд байгаа гэж одоо бас интернетээр шуугаад ирсэн. Одоо хятад бид нар одоо яаж ургуулж байгааг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэр бол яг сайн чиг байна, муу чиг байна. Гэхдээ мууж байгаа юм шүү. Гэхдээ хятад бол маш их тийм химийн элемент бодисууд хэрэгэлдэг. Яг зөвхөн органик байж чадж гин үгүй гэж бас хэрэгэлцээ те. Тийм учраас одоо Монголд урж байгаа Монгол ногоочтой дэмжиж гэсэн манай нэвтрүүлгийн зорилго тэгээд Монголд урсан төмс хүнсний нарийн ногоогоор хэрхэн сайхан амттай бол бас яаж хийх вэ бас манайхан бас мэдэхгүй байгаа гэдэг бас байгаад байдаг. Ямар хоол хийхээ мэддэггүй. Цэнгэл маань ёо гэртээ ер нь хэр сайн гэрээ эзэгтэй хэр сайн галтгоотойгоо их найзалж байна. Аха яг мэдээж хоол хийн л дээ. Гэтэ та өөрөө ч гэсэн мэдж байгаа шүү дээ. Бидний нөгөө нэг ажилчин цаг наргүй те ингээл баг өглөө гараад зарим үед кинотын үед бол баг орой ирдэг заримдаа бүр баг гэртээ ирдэгчгүй байх жишээний одоо зүйлүүд их байдаг учраас мэдээж гэртээ байгаагүй ямар ч тохиолдолд айлхаар хоол хийгээл бас өөрхийн гарын хоолыг идхийг бол хүсгэлээ. Тэгээд одоо нөгөө нэг хөвчлэн хүмүүс яг ногоо гэхлээр яг цээжинд нь юу орж толгоонд нь юу орж ирдэг гэхлээр төмөс орж ирнэ, байцаа орж ирнэ, ловоо орж ирнэ, сангин орж ирнэ, сервис орж ирнэ, чинжүү орол орж ирнэ. За тэгэл ер нь бусд нь одоо хэцүү шүү дээ тий. Тэгээд ингээд яг жишээлбэл гоё хулуу байлаа гэж бодоход тэрнгээр яаж гоё ачир хийж гоё хоол бэлтгэх юм тий. Тэгээд ногооны шүл гэж бодонгууд нэг л юм нэг амтгүй гэж төсөөлөгддөг шүү дээ. Одоо яг бас амсаж үзээд үнэхээр амттай амтгүй байна гэдэг би шударгаар хэлнэ гэж бодож байгаа. Зөв. Тэгэхдээ одоо цаг өөр болсон. Цаг шал өөр болсон Цэнгэлээ. Зүгээр яг одоо үнэтэй хямдхныг бол би бас сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бүх ногоо Монгол байдаг болсон. Жухам яг тэр органикгүй үгүй гэдэг нь бол одоо хэцүү. Гэхдээ одоо л ер нь асуулт компани бол одоо номингийн бүх салбарууд дээр өөрсдөө яг Монгол ногоогоо яг органик ногоонуудаа зарж эхэлж байгаа. Цэгүүдээ тавьсан байгаа. Тийм учраас одоо цаг өөр болж ийн гэж хэлж болно. За тэгээд одоо ногоогоор хэрхэн ямар хоол хийх л одоо мэдхгүй байгаад байх шиг байна те. Зарим гэтээ энэ дийлэнх биш шүү дээ. Энэ мэдээж сайхан хоол хийдэг төрөл бүрийн хоол гадна дотноос сурцсан тийм хүмүүс зөндөө байгаа. Яг ганц нэг мэдхгүй байгаа хүмүүс манай нэвтрүүлэг бас тусуулах үүднээс ингээ сайхан хоол хийж байгаамаа. За тэгээд туслах юм байвал Цэнгэл дөөрөө чөлөөтэй туслана шүү дээ те. Одоо ингээ хараад байхад ямар ч байсан хамгийн эхлээд ногоонуудаа бүгдийг ингээ хэрччих юм байна л да те. Хэрчээд ингээд салгаад. Тэгээд манайх ч бас юу юм бэ л шүү дээ отгогч. Ногооныхоо нөгөө бүр ингээд буцлаар бүр ингээд бүр зөөлөн болсон ягаад нөгөө ам чимд байхгүй болсон бослаад идэх чи буруу юм байл шүү. Тийм үү. Тийм ерөөсө болохгүй юм байлээ. Жишээл одоо ингээд чацгааны нэгэл одоо Монголд маш их урагч тийм үү.
Жацгааны чи одоо би бас ингээд шууд хүүт уусандаа хийгээл ингээд бор хайдлан буцалтаад ингээд өтгөн болтол ингээд баг ингээд плейтгээ утгаагаад ч гэсэн ингээд байлгаад байдаг байхгүй. Тэгсэн чи болохгүй юм байлээ. Жацгаанаа ингээд сайхан ингээд гаргаж аваад ингээд жоохон гисгэж ягаад буцалсан халуун буцалгаж ягаад усаа буцалсан халуун усаа дээр нь нэг саунд хийж байгаа дээр нь хийгээ сайхан тэр халуун буцсан усантай твтгээд уучлаа юм биш. Буцлах ерөөсөө шаардлагагүй. Тэгэхгүй нэг дэрийг үчтэй аваа. Энийг уурах уу те? За тэглэх байх. За та хоёр сайхан чөлөөтэй байраад. За асуух зүйл явуулсан гэж чөлөөтэй тийм. За одоо болохоор нэг нь болохоор ногооны шүл, нөгөөх нь Хоёлаа халуун ногоотой ногоо нарийн ногоонуудаа ашиглаад халуун ногоотой тийм хуурга хийн. халуун ногоотой хуурга тийс шүл хийн гэсэн. Шүл хийн. Тийм. Тэр нь болохоор ямар шүл те? Тэр шүл нь болохоор помидортой, шоштой. Одоо нэг өвлийн цаг учраас биднэрт болсон ирч хүчтэй амьд өндөртэй. Тийм хоол хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас ургамлаа хоол иддэг, ургамлаа сонирхож байгаа тийм улсууд одоо шошиг түлхүү хэрэглээндээ хэрэглэх юм бол өвлийн цагт маш тохиромжтой. Тийм учраас ингээд шош чанаад бэлдээд аваад ирсэн. Одоо юу яадаг шүү дээ батгаж. Нөө өвлийн цагт нөө одоо шош одоо мөг ер нь уурга нөх ногоо юм түлхүү айл шош уу. За ер нь бол яг бүх төрлийн ургамал ногоо хүнсний бүтээгдэхүүнд яг өөрийн гэсэн агуулмжаараа уургнууд байдаг. Тэгтээ бүр ингээд түлхүү их уургийг авъя гэж бодож байгаа бол шош идэх хэрэгтэй, дүв бүр идэх хэрэгтэй. Тэгээд бүх төрлийн тийм нөгөө нэг юм бор будаа, хар будаа тий ойлгосноо. Бид нар ерөөсөө нэг хүнснийхээ хэрэглээнд нөгөө хар будаа, бор будаа бидний ерөөсөө хэрэглэдэг дандаа цагаан будаа хэрэглээд байдаг шүү дээ. Хар будаа гэж байна, бор будаа гэтэл дотор хоёр янз байгаа байхгүй юу? Танд би нэг сонирхолтой зүйл хэлж батгах хичээ. Таныг ер нь хүмүүс тэгж хэлжсэн нөгөө манай мист ордог урангой шүү дээ. Тий. Урангойтой айгу тийм нэг адилхан одоо ийм характер тэгээд нэг юм байгаа байдал нь царайны үед ч гэсэндээ яриа гарцсан их тийм адилхан гэж хэлжсэн. Урангойос өөр ногоо холдсон шүү дээ. Тий. Тэгж ер нь хэлжсэн үү? Анх удаа л сонссон. Одоо өөрийгөө ямар ч байсан яг адилхан ингээ хараад үзэр үнэхээр адилхан нэр шүү. Адилхан юм байна. Танд юу ч тийг санагдаагүй юу? Гүү. Та одоо бол урангойтой зөндөл олон партнероос юм уу таалагдсан тийм. Уран бүтээл хийжсэн тийм. Юу цэнгэл за Мишелтэй найз залуу. Сүүлийн үеийн уран бүтээл, сүүлийн үеийн хувийн амьдрал. За Мишель бол тодорхой болсон тийм. Одоо залуугийн үед тийм. Яг би нэг одоо бас хэрхий бас одоо яриад яах юм бэ гэж яг үнэ одоо яриад тэндлээ шүү дээ тий. Зарим баг нэвтрүүлэгт авахаар Мишелийн хүрэх нэвтрүүлэг шиг ч болчих юм. Хүмүүс бас их тий хэлэх юм одоо цэнглээ бас одоо жоохон болоо яах юм. Одоо тий хувийн амьдралаа баг одоо жоохон нууцлсан дээр штэ л гэж хэлж тий. Тэгээ яг хүмүүсийн зарим талаараа бол хүмүүсийн шүүмжлэгийг мэдээж хүлээж авна л та. Гэхдээ тийм гайхуулаад байгаа юм бас биш л дээ чинь тийм хувийн амьдралаа. Тэгээд за сүүлийн үеийн уран бүтээл гэх юм бол Рекет гэдэг Инэдмийн уран сайхны кино байгаа. 5 охин гол дүрдэн тоглосон. За манай жүжигч Мишель байгаа. За Жери гэдэг Бадамжав гэдэг жүжигч охин байгаа. За Урангой байгаа. Таны алтан партнер байгаа. Урангой байгаа. Тэгээд Атсая гэдэг бас одоо Монголын мис болсон. Өнгөрсөн жилийн Монголын мис болсон. Одоо драмын театрт одоо жүжигчнэр ажилладаг юм сайхан. Ер нь бүх мэргэжлийн жүжигчтэй тоглосноо тийм. Тэгээ урангой битээр л одоо мэрэгжлийн бас тэрнээс шиг бол 3 нь яг мэрэгжлийн жүжигчтэй байгаа. Тэгээд ер нь маш сайн уран бүтээл болсон гэж бодож байгаа. Үзэгчд бас сэтгэл их өндөр байгаа. Кино театруудаар бас ер нь нэлээд дүүрэн байгаа. Тийм. За одоо яг юу хийж байгаа вэ? Би нөгөө хоолндоо зариудаад ингээд сая соус зурчлаа. За. Ямар амтлагч одоо орох хэрэгтэй вэ энэ хоолны? За хингийн одоо гадуур ингээд бид нар нөгөө өргөн хэрэглээнд хэрэглэгддэг одоо нөгөө гүнждийн тос гэж байдаг шүү дээ. Гүнждийн тос, гүнждийн үр тэгээд бас ингээд нөгөө сой соус. Тэгээд сонгон сармис. Энэ улаан нь болохоор нөгөө нэг солонгос юм халуун ногоо байдаг шүү дээ. Тэгээд улаан цуудаа гүчүүжаа. Би энийг ингээд авчих та өөр юм байна. За. Цэнгэл ер нь ямар хоолнд дуртай? Би ер нь хуурганд илүү дуртай шүлэнд гэхээсээ илүү. Тэгээ заримдаа яг гурилтай борцтой шүл идэх бас дуртай. Тэгээд амттай л бол юу ч хамаагүй ер нь иддэг. Би ер нь амар идэнхий та мэдчихэж штэ наа. Тэгээ ер нь гэхдээ ямар ч хоолыг гой сайхан амттай л ивэл ямар ч хоол гоё л амттай. Ходомдоо бэлээ өмсөж жагаад. За. Бүх ногоонуудаа сайхан. Манай соусан дээгээд би отгоо өгчөөр гарын хоолноос их дуртай. Их сайхан хосаахан хоол. Энэ өнөөдөр бас өгчөөр гарын хоолыг идэх болсон даа. Баяртай байна. Тэгээ одоо ингээд яг
махал амттай гэж боддог тийм хүмүүс бол бас яалтчгүй нэг удаач хамаагүй яг энэ хоолыг бол гэртээ туршаад үзэх хэрэгтэй байхгүй. Заавал хүн зүгээр 7 хоногт нэг өдөр л цагаан хоол идчихэд байхад эрүүл мэндэд маш тустай байхгүй. Хоолоо дамраад. Тий, шал өөр шүү дээ. Би тэр нөгөө юунд ялт кино театр гişээ нөгөө нэг юу гэдэг штэ барилгын тал байдаг ш тэрний өөдөөс харсан нэг тий тэр ажлуудыг хичээд тэр сууж шүү дээ аа шууд тэр юуны хоолнд амар дуртай ш юу захиад идэх нөгөө буурцаг нөгөө махарлал гэж яддаг штэ тэрнийг яатсан нэг юм котлет шиг хоол идэв юу илээд нэр нь салат бүр амар гоё гэдэг. Тэр ногоон салат, шинэ ногооны салат нь би тэг гайхаа ямар гоё яаж ингэж гоё идэг байна. Гэтэ ихээр ерөөсөө чадахгүй. Тэр салатыг бас зааж өгөх хүмүүс аягүй дуртай гоё идэх хаа. Ер нь зүгээр одоо бол цагаан бол Монголд бол маш хөгжсөн. Зүгээр би зүгээр яг сүүл ингээд цагаан бол ингээд төлхөр иддэг болсноо ч юм уу тийм үү. Ерөөсөө ингээд энэ цагаан болны газруудаар хоол захиалал идэв. Ерөөсөө тийм мах өгүүлэхдэггүй тэгсэн юм аягүй гоё амттай. Тэр тэгсэн шил хижээлтэй ногоо төлхөх орсон. Ер нь тэгээд хүн хотод руу орж байгаа хоол тижээлээрээ эрүүл мэндэ бас их гоё хамгаалж болдог гэдэг байна шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тэгээд зөв хооллол юм бол хүн бас өвчин тусахтай илүү байна. Одоо энэ хор тавдар энэ төр гэл өвчнүүд байна. Тэднээс бол сэргийлэх бол 100% магадaltaй гэж байна шүү дээ. Тэгээд бид нар чинь ерөөсөө 70 тийм өсөглөнд байдаг гэж байгаа байхгүй юу? Нэр одоо ингээд гидс бол цатгалан байгаа бол чиг яг зөв хоолоо идэхгүй л бол бидний нөгөө одоо би дотроогоо эсэлдэж штэ тий бүгдээрээ өсөглөнгөөр л байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө эс чи үлсээд эхлэхээр ясанд байгаа кальцнаас ч юм уу тий эсвэл одоо арьсанд байгаа өөрсдөд нь хэрэгтэй тэр шин тижээлээ биенээс авч эхэлдэг гэж аах. Тэнгуут л ясны сэргийлэлт болдог ч юм уу тий. Одоо ингээл асуудал учраад эхэлдэг гэсэн үг. За болцоо энэ. Одоо ч тэгээ сүүлийн үед манай монголчууд маань их эрүүл мэндэд анхаардаг болсон, их фитнес дасгал яг хийдэг болсон, бясалгал их хийдэг болсон. Тэгэл тий. Янз бүрийн урсгал зам бий болж тий. Өөрөө л одоо сонирхуул тий. Зөв амьдралын хэв маягийг бол одоо амьдралдаа амар хэрэгжүүлдэг болсон байна. Гоё хостой. Саус илээдэг юм. Ер нь тэгэл хоолны нөө саус юм шиг байлээ. Цэнгэл ядруу суугаарай за. Та одоо хэдэн жил за? Та одоо хэдэн жил цагаан нэг чинь удаагүй. Би өөрөө бол цагаан хоол идээд 7 жил болж байгаа. Цагаан хоолны тоогоочоор бол нэг 2 жил 3 жил орчим байж. Тэр хугацаа л хамаагүй шүү дээ. Мэдрэмжтэй. Тэгээд жоохон бас мэдрэмжтэй хамбалдаг хоол амттай л болоо. За шинэ оноор юу хийцгээх гэж байна да манай хоёр маань. Шинэ оноор одоо юу их ингээл асууад ойлгомжтойс салат хийнэ гээд дараад байсан шүү. Биш би хоол хүсэж тухай яриаг үлдээ. Зүгээр гэр бүлэрээ гэртээ шинэ оноо өгөх тухай. Тий, гэртээ ер нь би бол гэртээ бишээ бол тайжууч бол байна тийм ээ. Тий. Гэртээ хий байх хахал гэж бодчих байхгүй ч юм. Гэртээ ер нь шинэ жил угаасаа шинэ оноо гарах хэрэгтэй гэж боддог. Яа гэвэл хэрэг гэртээ гарахгүй бол тэр жилчингээ бол гадаад ингээд тэнэ явцдаг гэх хүмүүс яриад байдаг шүү дээ. Гэр оронгүй болчдөг ч гэдэг юм уу. Гэтэ гэр оронгүй болчих юм байрг болчихно гэсэн үг шүү дээ. Зүгээр тогтдоггүй гэж авах гэртээ тогтдгоо. Тэгэхээр гэртээ бол айл болохоор шинэ жилээ гаргана гэж бодож байгаа. Уус жилийн шинэ жилээр бол тэгжил гаргадаг. Тэгээ манай хамаатнууд нийлээд бас шинэ жилийн баярыг бол одоо тэмдэглэдэг. Аз жаргалтай хэрэг шинэ жилээ. Тийм бөөнөр манай эмээгийн ах дүүнэр баг 30-40 хүн нийлээд тэгээд одоо өчигдөр бас шинэ жилийн баяраа тэмдэглээ. Яг тийм шиг шоу моо хоорондоо хийж өрсөлдөд бас боо юм боллоо. Отгойгч маань бол бас гэр бүлэрээ сайхан. Гэр бүлэрээ тэгэл хоолоо хийгээл хоолоо ижтэл. Би нэг удаа яг нэг Оронгоо гэх түрүү ярьсан нарны чимгээ кино зураг авалттай яг нэг 3 жилийн өмнө талбай дээр он гаргаж үтсэн. Бас амар сонирхолтой юм байлээ. Тэр жилчингээ хийсэн үү? Одоо мэдгүй тэгсэн. Тэгээд гэртээ гаргасан, гадуур гаргасан ялгаагүй би дэмэд тэнч тийм дөө угаасаа. Тэгээд талбай дээр он гаргасан чи солиод байлууд хуудаад бүх хүмүүс ингээ шампан сампаас амар гоё байт юм лээ. Харин тийм би бас 10 жилдээ нөө дүүргийн хүүхдүүд чинь сургуулиасаа нийлээд ийм нэг талбай дээр нэг шоу шиг зохион байгуулдаг байсан шүү дээ. Одоо бид нарыг жоохон багт нэг 4-5 жилийн өмнө ч юм уу. Тэгээд зохион байгуулдаг багт нь бас яг тэр үед хөтлөгчөөр 10 жилийн хүүхдээс хөтлөгчөөр бас оролцоод тэгээ яг ахтайгаа цуг манай ах бас миний төрсөн ах бас хөтлөгч болоод тэгээ бид хоёр ингээ хоёлаа бас цугтаа оноо гаргаж ийсэн. Төрсөн ах чи одоо нэг ахтай юу? Ахтай дүүтэй. Дүүтэй тий? Дүүн яг чам шиг царайтай тий? Бас. Тий, гэхдээ надаас арай том нүүртэй. Том юу нэ? Нүүртэй. Нүүртэй. Арай ястай нүүртэй гэх юм да. Тэр хөнгөрөөс өөртөө. Тэр өнгөр нам бол яг адилхан. Зүгээр одоо яг
бас яг уйлж бас. Суугаар арай мохоо үнэ. За солих ч та. Баташкаг суугаад идэг. Би бас зогсоо бараг адилхан болчих гэж. Юу одоо син чи бас баярын дугаар л гэж явна л да 12 сард гарч л байгаа юм чинь шинэ жил нэлээ ойртсон байна. Тийм учраас юу за шинэ жилээр бол тэгээ гарчихсан байж. 2017 оны ер нь бодож төлөвлөсөн хамгийн ихний ажил бодсон сансан зүйл байгаа. 17 оны төлөвлөсөн ажил бол яг мэдээж карьерийн хувьд бол байгаа л та. Хүүхд гаргана. Би буруу сонсчихлаа уучлаарай. Бас болоо сайхан би яс имлэгт хөвцсөн байгаа. Тэгээд би манаас жоохон өвдөд. Энэ муухай юм яриад яах вэ одоо. Тэгээд гайгүй гоё зүйлүүдийг бас 2017 онд хийх байхаа л гэж бодож байна. Уран бүтээлийн бас ургац ариун байх байхаа гэж бодож байна. Батушкахтаа бас хамтдаа бас гоё кино тоглох байхаа гэж бодож байна. Ястаа гоё. Тэр үрэл Батцаахан орш болтгой. Хоёул чинь Улаанбаатар би чам хайлт чи бас нэг зуны 3-4 сар зурлцсан шүү дээ. Хосоолол зурлаа одоо хамтдаа. За хамсан өнөөдөр нөө баярын өдөр болохоор бас баярын дугаар гэдэг утгаараа бид бас гоё. Вино? Чимроо хоолны хатаа гоё вино унаа. За. Гэтэ энэ алкоголгүй вино. За. Гоё бастай. Тийм аюу гоё. Эсвэл хамт бол аюу гоё. Тэр зөндөө уужсан. За энд нэг ногоо ирсэн шүү. За тиймэрхүү шантай. Отгойгч ер нь таны одоо юу гэдгийг хамгийн хийх дуртай хоолч гэдэг юм уу? Эсвэл хүүхдүүд чинь таны ямар хоол хийхлүүтэй хийж өгөөч гэж хүсдэг үү? Манай охтууд тийм түргэн маягийн хоолнд их дуртай. Пицца идэв. Пицца идэв, бургер идэв. Юу лээ? Тэгээд тийм хатаг идэв гэл тиймэрхүү юм. Дадаас тийм махгүй юу дандаа? Дандаа махгүй. Тэгэхээр ямар амттай байдаг бол янзын гоё. Тийм ийм цагаан хоолны ч юм уу түргэн хоолны сүлжээ ч юм уу эсвэл хийж болдгоо байна. Хийж байгаа. Хаана? Хаасаагүй хийж байгаа. Хаасаагүй. Би одоо чамайг юу яаж түргэн хоолны юу? Яг ер нь бургер хийж байгаа байхгүй юу? Цагаан хоолны газар болгон дотроо бургер тэгээд пицца бууцны юмхаар номдох гоё юм уу зөөлхөн амтай. Би чамайг юу яаж заяа? Би чамаг ч явах. Нэг өөрөө нэг манай стратеги шигээд нэвтрүүлээд дуусаад чи нэг завтаа үедээ нэг оноос өмнө заяа. Бишэлтээрээ нэг гоо цагаан бол гэдэг би урьж юм заяа. Манай хамт олноос урьж байгаа юм заяа. Байх юм өөрөө. Өөрөө байх. Тэр яах вэ? Тэр болсон би байна заяа. Тийм учраас отгой хийж байгаа ресторант ч юм уу, заяа хийж байгаа ресторант ч юм уу, лаван хатуудын гоо сүлжээ ресторант чинь гоё ирээд. За. Тэгээ чинь бүр цагаал. Одоо ч гэсэн гоё мэдрэлтэй. Тэгээ илүү тэр бүрээр идэх хүсээтэй тэнцээ идэж болно заяа. Би урьж юм за. За. Баярлалаа. Би өссөн бүр ингэ шүү. Ер нь энэ нэвтрүүлэгчл байн ороод авах хэрэгтэй юм шүү. Гоё хоолоо орчтой айлбал чинь ходоод амарчин. Тэнараа гоё ярьж байна. Уусаа. Дүүпүү. Өнөр энэ гоё газ тэгээд чи юу л чи хулуу юу? Хулуу ногоон хулуу. Ногоон хулуу дүүпүү. Ингээд энийг нэг ерөөсө ус баг хийгээгүй штэ нэг жоохон тусах маягаар жоохон хийгээл өөрийнх нь шүүсэнд ногоо ч өөрөө айгүйх нөгөө усны агуулмж өндөртэй байдаг штэ. Тэгээ зөөлөн гал дээр өөрийнх нь шүүсэнд жигнэх маягаар идэх юм бол илүү гоё ирүүл. Энэ цагаангаа орж байгаа юм те. Цагаангаа орно. Цагаангаа болохоор айгүй олон төрдөө ач тустай. Тэгээ одоо ходоодны хий дарна, хоол боловсруулах систем, дэмжлэг өгнө. Тэрнээс гадна айгүй гоё амт харуулна. Ханаа томоос сэргийлнэ. Маш яриад ах юм бол дуусахгүй. Тэгээ би нөгөө анх ерөөсө цагаангаа идэж үзээгүй байхдаа анх удаа нэг цагаангаа идэхгүй цагаангаа одоо цагаангааны хорвоотоо тэнцэж байлаа. Тэсэн чинь надад яг сав шиг амттай санагдсан. Тэгээд хэрэглээлээсэн. Одоо бол ерөөсөө цагаан гаагүй баг хоол бол нэг хамттай биш юм шиг тийм. Тийг санагдахгүй болсон юм шиг. Тэр нэг анхны нэг юм мэдрэмж хүнд нэг юм байдаг шүү дээ. Таалагдах байгаа ч биш мэдрэмж байдаг. Гэтэ тэрийг нэг тэр үед тухайн үед нэг жоохон сонирн байдлаар ч юм уу хийгээд идсэн байдаг байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр яг гоё одоо хийсэн хоолыг ямар ч нэгоо хийсэн байлаа гэсэн тэр нөгөө сонирн мэдрэмж болс байдаг юм л шүү дээ. Үнэхээр гоё хийсэн л бол. Яг юм. За. Помидор орж байна те. За энэ болохоор би нөгөө шүлнийхээ бэлтгэлийг хийгээд байна л да. Одоо ерөнхийдөө манай энэ 2 дугаар хоол ингээд бэлэн болж байгаа. Энийг болцсон төлөөгээд ээж байна. Тэгээд энийг тэгээд будаатай төрөл будаатай хоол идэж болно шүү дээ. Чи ямар будаан туртай те. Тэгээд энэ одоо жишээл хоолн дотор ямар төрлийн витаминууд байгаа вэ? Аминууд. Одоо байцаа жишээлбэл хүний бид ямар ач тустай ах уу? Нөгөө хулуу ямар ач тустай байх уу? Байцаа болохоор зэрэг хүнийг өрүүлцэг хөдөлгөөнийг сайжруулдаг. Тэгээд
цэвэрлэгэнд маш их сайн. Тэгээд С амин гэмээр баялаг. Ерөөсөө тэгээд бүх төрлийн витаминуудыг бол бүх төрлийн ногоо агуулдаг байхгүй. Одоо жишээлх юм бол холоо энэ чинжүү өдрийг чинь бүгдээрээ нэг С амин гэмээр маш их баялаг. Ялангуяа энэ бага насны хүүхдүүдэд бол маш их хэрэгтэй. Энд чинь бас нэг ийм оранж өнгөтэй байдаг шүү дээ. Ийм шар. Тэр нь болохоор зэрэг гэл ингээл өнгөөс шалтгаалаад бидний нөө ерөнхийн нөө амин дэм бүтцэн ингээ өөр болоо явчихдаг байхгүй. Гэхдээ ер нь бол энэ ногоонууд дандаас бол ийм ногоон өнгөтэй ногоонууд маш их сайн. Маш сайн. Тэр нь яад гэхээр зэрэг кальци баялаг. Кальци баялаг. Маш. Ер нь тэгтээ яг өмнөг хэлгээд өстэй нэр ашиг тусаа өгдгөө ургамал ногоо гэж нэг байхгүй. Бүгд өөрийнхөө онцлогтой хэлбэр, өнгө, дүрстэй бүх тэр нөгөө өөр дагуулгдсан юунуудаас янз бүр. Тэгээд энэ дотор байгаа ногоонууд ихэвчлэн хурдан болдог ногоонууд бас байна л да тий байцаа гэхэд бас хурдан болчдөг. За дүүбүү бол бас одоо нийлээ хурдан болчдөг шүү дээ тий. Хурдан бас айгүй хурдан. Тэгээ ер нь ногоог 10 минут чимнэстэй ч юм уу жишээлбэл лов ингээд манахаж бүр нэлцаатаж идэх гэдэг шүү дээ. Тиймэрхүү одоо яг энэ ямар юм бол шар болцны мах уу тий шар болцны мах нэмсэн. За ер нь ингээд хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэхдээ хоолны онцлогоо шалтгаалаад яг янз бүр байдаг л да. Гэхдээ сүүлийн үед бол юу жоохон хагас боловсруулсан тийм үү. Бүр ингээд явц чанаагүй жигэнсэн маягтай тэгээ идэх юм бол илүү их амин дэмтэй. Тэрнээс гадна бас итгэх тааламжтай юм ятгансаа олчиг эвгээд штэ. Ийм олнууд чи ингээд биетэйж ажиллахад бас их гоё. Тэгээ бас нэг өнгө үзэмж энэ төр гэдэг юм чи хүний нэг сэргийг хоол гэдэг чинь тэр жигээр нь урлаг. Тийм учраас айлхаар айтайхан гоё тий өөртөө тааламжтайгаараа хийж болно. Заавал бас нэг хин нэг дуурай халахгүй шүү дээ тий. Одоо манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бүгдээрээ бүр үсцэн гидсэн ингээд дуурч байгаа бах тий. Амар угаасаа гоё харж гоё ч үнэрт чинь. Тэгээ та одоо шинэ жилийн баярын ширийг ямар юм цагаан хоолоор ирэн шинэх үү? Би болохоор зэрэг юу яадیں۔ Би ер нь жоохон шинэ хоол их дуртайхгүй яа. Өөрөө манайгээ шинжтэй өмнөхөөсөө хоолнуудаас жоохон уйдах маягтай. Тэгэл одоо тэгэл интернет ухна, YouTube ухна тэр чинь миний одоо багш. Тэгэл сошиал ч бас аль салбарын юм ер нь хэрэгтэй одоо. Ер нь одоо ерөөсөө бүхэн хэрэгтэй шүү дээ. За одоо энэ хоол маань ингээд болцоо. Дашин дэлгэд нэрээ манай VG Cook Show нэвтрүүлгээс зохион байгуулж байгаа VG Cook Challenge буюу уралдааныг зарласан байна. За энэхүү уралдаан маань бол 12 сарын 27 оны орой 8 цаг хүртэл үргэлжлэх байгаа. За энэхүү уралдаанд яаж оролцох вэ гэхлээр бол одоо хүн бүхэн те эмэгтэйч бай өөрийн гараар хийсэн төмс хүнсэн ногоо, нарийн ногоогоор зөвхөн дагнсан сайхан амтайсхан хоол хийгээд тэрнийхээ зураг эсвэл бичлэгээ манай пэйж хуудас руу юм уу манай мэйл хаяг руу илгээснээр манай уралдаанд челленжид оролцох ихэ авах юм байна. Бид нар дүүнэгтэй бол яг гоё ууштай байгаа. Аюу яригч. Дүүнэгтэй бол голоо. За тийм аюу гоё яригч. За аялж байгаа хичээгээд. Тэгээд оноо хоцсон болохоор iPhone 7 хойчих юм байна. Тийм үү? Тийм iPhone 7-гаар одоо чийс оролцож болно. Тэгээд хамгийн их лайк шеэр бас урсан хоол хийчих. Манай одоо л энэ нэг челленж байна бол үнэхээр үнийн шудраг явна. Үнэ Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа Монгол хүмүүс мөрчихгүй байлгүйтэй. Ямар ч тийм булхаа нэгдүгээр би бол энийг би өөрийн биер одоо тийм зүрхэн дээр авч байгаа би төрийн дуулдаг шиг би та бүхэндээ андаалаа. Энэ бол яг чин шударгаар явагдаж байгаа ийм сайхан челленж уралдаан байгаа. Хин ч орж болно. Тийм учраас амттай сайхан хоолоо игээд ногооны аж тусыг одоо тайлбар дээрээ тийм бичээд тэгээд манайх руу илгээгээд бид нар пэйж дээрээ тавиад тэгээд хамгийн их лайк шеэрээр дүнгийг гаргаад шүүгчийн оролцооныг 50% бас дүгнээд тэгээд iPhone 7-гийн гар утасны эзэн болох шалгаруулах юм байна. Тийм учраас өнөөдөр чи хэдэн билээ? Тэгээ өнөөдөр ингээд тийм одоо сараа бүрмаа. Чис орж болно зингэлээ. За тэгнэ. Орно. Гоё юм бэ. Яаж iPhone 7 манай челленжд бас манай үзэж байгаа үзэгчд маань бас гэрээ эзэгтэй хүүхдээ харж байхдаа хүүхдээ харангаа гяснах сайхан нарийн ногоогоор хоол хийгээд манай энэ челленжд оролцоод гоё iPhone 7 гар утасны эзэн болоороо тэгээ бусдаас гоё онцгой ногоогоор өөртөө зохиосон ч болно. Ногоогоор ийм өнгөч болвол ийм витамин одоо тийм одоо очих нэж гэдэг юм бол өөртөө чөлөөтэй.
Тэгвэл та бүхэн өрөөлж шүү. Тэндээ хожихгүй за iPhone 7 хожихгүйсэн ч гэсэндээ нэг гоё хоол хийгээд сурчин те. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр одоо таны сурсан тэр таны хийсэн хоол чинь дахиад өөрхийн нэг нь дахиад гоё хоол хийх тэр мэдрэмжийг өгөө дахиад тэр хүн ингээл дагаал хийгээл нэг өдөр ч гэсэн цагаан хоолыг идэл сайхан ногоонуудаа идэл нөгөө хүнд мах иддэг тэр гидсэн амраагаал те. Дахиад хүнд ирүүл болохгүй юм өгөөд байгаа байхгүй юу манайхаа. Нэмэх 5 оноо өглөө. За яшиг дахиад нэмэх 5 оноо 10 оноо. Ингээ iPhone 7 өгөх юм. Тийм учраас нэр та бүдээс ямар ч гацтай зүйл байхгүй. Та хийсэн хоолыг чи бид нар идэнэ гэдэг юм биш шүү дээ. Та хийсэн хоолоос зургийг аваад бичлэг хийгээд өөрөө хотод руугаа явчих. Хамгийн гол нь манайх руу тэр зураг бичлэгээ хийдгээч. Тэгээд тэрүүгээр чи бид нар дүнгээр хамгийн гол нь лайк шеэр цуглуулахдаа маш идэвхтэй бусдыг уриална. Тэгээд бодлоо очиж шүү дээ. Маш явбах. За одоо болохоор шүлээ их гэж шүлээ их юм уу те. Одоо нэг жоохон сонгон сарамстай жоохон хуурчи. Тэгээд нөгөө тийм цагаан гагаас хаа ингээд чарктчлаа. Натруу ярьсан шүү дээ. Хүнсний ногооноос шалтгаалаад одоо ингээ янз бүрээр ингээ хэрэгжилж болно. Жишээлх юм бол одоо помидорыг заавал хуурах юм бол өөрт нэдэг ашигтай тэр амин дэмүүд нь ингээ ялгардаг байхгүй юу? Тийм учраас одоо хэдүүлээ. Амсчиж болно. Амсаас өмнө нөгөө энэ вайна хундаглаад гоё зураг авчих юм уу те. За тэгээ чөлөөтэй. Facebook-таас за би вайны хундаг авъя. За тэгээ ямар ч байсан манай нэвтрүүлгийн баярын дугаар цөмөрөөс хоол хийж явах хэвээр вайнаас уучлаа тийм ээ. За отгойгч манаас гоё хоолоо тайлбарлав. За. Би ерөнхийдөө нөгөө шүлнийхээ савсыг бэлтчихлээ. Сонгон сармас жоохон цагаан гайсан шүү дээ. Тэгэнгүүтлээ нөгөө ийм помидор жим сэлбрээр нь нэг бүтийг хэрчээд хийцэн. Тэнгүүдээ нөгөө помидорны паста гэдэг шүү дээ, тэгээд бэлтгэсэн гадар байдаг. Тэрнээс би нэг халдварч хийчлээ, цайны халдварч. Тэгээд би өөрөө бас ингээд соус бэлдээ гаргачдаг. Тэр соуснасаа хийгээд за ингээд иймэрхүү соус гаргачлаа. За бацхан вайн хийх нь. За баярлалаа. За гурван гой тулгана. За одоо чи надад за. Яа. Гэт гой вайн. Энэ гой улаан вайн уу? Энэ шоштой. Шошоо хийж хар шош. Чадсан бэлтгэсэн. Хар шошоо болохоор нөгөө урд өдрөн сайхан ингээд 6-7 цаг усан твтэж тавиад. Тэгээд угаад тэрвэрлээд чанаад чанарын юус алдахгүй. Тэгтэйгээд чанах тусмаа энэ илүү бас нөгөө үр дүнтэй байдаг. За тэгээ ямар ч байсан манай нэвтрүүлэг их төрөлцөн хэлж бас ингээд оролцоод амтаасан хоолоор зайлж байгаа отгоо гэжтэй. За мөн манай жүжигчин цэнгэлдээ бас их ажлыг хайж байгаагаар ирсэнд бас тэгээд баярлалаа. Тэгээд ирж буй 2017 онд тийм бүх зүйл нь сайн сайхан аз жаргалтай инээдгөө бүх л зүйл та хоёроос нь салахгүй байгаасай гэж хэлсэн. За тэгээд тулгаж байгаа. За тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа бас тий одоо үзэгчид маань эрүүл их байж аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр бас ариун бахын эзэтэй эрүүлгийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Шинэ оны мэд хүргье. Happy New Year. Шинэ оны мэд. Чонтарья. За вайнаас. Ямар гоё шүүс шиг байт юм тий. Гоё. Энд чи яг цэвэр ноног. Гоё юм бэ. Оригиналаараа байна л гэсэн. Тийм ээ. Ямар гоё юм бэ? За би хоолныхаа зураг гоё вайнтайгаа цугаамнаа. Хүмүүсийн хорхог хүртэл гоё зураг дарнаа. Нэр гоё вайн байна. Вайнаас өгөхгүй таа шүү дээ. Энэ камерны хараа байгаа хүмүүс зөвхөн гуруулаас нэг хатчаагаад нэг сайхан дуустал нь очие. Тийм. Цаатал нь ороо. Дээрээс нь. Лээ нааш. Хай. Бүү зурагчтай. Яа. Ари чи надад би ял өндөртөө тах уу? За та нэг авах юм аа. За та жоохон мэдрэмжтэй байгаарай. За тэгэл та. За одоо хоолоо амсчихв. За тийм. За одоо хоолоо сайхан амсаа. Та өөрөө амссан. За амсчихв. Амссан. Би ч одоо амсаагүй л байна л да. Амссан. За зүгээр та ирэхлээр амсаа. Ер нь Би бол байцаанаас нэглээ. Байцаа. Байцааны бас нөө юу муу хийд юм байл шүү дээ. Дан байцаагаар нөө юу дэглэн барьд юм л шүү дээ бас. Одоо цэвэрлээ. Цаангаа бас байгаа юм тий? цаанга байгаа.
гүнждийн тос цагаангаа гүнж Үлдээд ер нь гоё эсэг юу жоо хаваа ногоотой. Чимчсэн нэг тийм амт тий. гоё. За одоо яг шудраг хэлнэ гэсэн шүү дээ. Ямар Гоё. Үнээр гоё. Тэгээд хараа. Нэг тийм сэтгэл дотор гоё амттай хоол идчихэж байгаа гэдэг нэг юм мэдрэмж чинь өөр айгуу гоё тийм аз жаргал нөгөө серотонин гэж бодчих айгуу надад ялгаруулж юм л та. Серотонин гэдэг чинь одоо аз жаргалын гормон, аз жаргалын одоо нөгөө нэг даавар гэсэн үг. Тэгээд яг укагийн доо байдаг шүү дээ. Тэгээд бас давхар эрүүл мэнд маань тий ходоод маань бас өнөөдөр айгуу гоё баярлаад мах идээгүүд маань баярлаад хитрхи их хуурж шарсан хоол идээгүүд бас их баярлж байгаа баха. Тий. Хитрхи хуурснаач досноос бол нэг айхтар байх уу. Айгуу гоё хөнгөн маягаар байгаа шүү дээ. гоё даас юм хүм яг тавьж юу. Нэмэх юм байхгүй тий. Гоё. Өстой гоё. За, одоо шүлээ хийж байгаа Одоо тийм. шүлээ хийж байгаа. Шүлэнд маань бол юу орж байгаа юм? Шүлэнд ерөөсөө олон төрлийн юм орохгүй шаш хийсэн. Тэгээ би нөгөө өнгө үзэмчинд бодоод хоёр төрлийн чинжүү ичлээ. Тэнгүүдлээ нөгөө савс гаргацсан дэвтсэн шүү дээ тий. Помидор. Тэгээ жимсээрээ. Зүтэй. Энэ гэхдээ шар хурцны мах яа тийм гоё амттай юм бол. Гоё амттай тий. Тусгай технологиор амталцсан бэлэн болгоцсон шар буурцгийн уургийн амттай байдаг байхгүй юу? Аюу гоё амттай. Вайно. Тэгээ шар буурцгийн уургийг одоо супермаркетуудаар бүгдээр зарж байгаа шүү дээ. За гоё наа. Одоо шүлөө 1-2 дугаар хоол хийж байгаа. 1-2 дугаар хоол хийж байгаа. Би одоо ингэ идэлсэн болоо шүү. Олон нэстэй. Болно шүү дээ чөлөөс шүү. Надад л хийчихсэн юм Тийм шиг. үү. Ямар аяа. Шүлний хоёр аяга. Шүл болгоно ингээ болчихоо. Ерөнхийдөө нөгөө шашманд нөгөө болцсон тий. Тэг ер нь ингээ урамлын олон юм ач тус ихтэй цаг хугацаа хожин хурдан болно. Яг юм. Гоё харагдаж байгаа. За хоёр ямар ч зүйл эхлээд намсаад. За. Тэгээд давс сужир юм хум нэмэхээр бол тэгээд нэмээрээ за. Хай. Гоё харагдаж. Микрофон мартцаа. Цаанаас микрофоноо гэж шүү дээ. За хоол руу бүр орох гэж ирсэн сая. Дахиад вайн бол хэлээрээ би хунтуулж өгнө. Тэгтээ гоё байна Гоё нэ. байна. Нэг ийм гоё эсэглэн чимшиг тийм гоё хоол болтыг энэ шашны ийм хичин жоох нэмэх хөө. За. Та өөрөө яахгүй болж байгаа юм уу? Хичин зүгээр зүгээр. Хичин гээд үнрээр нь цадчихсан шүү дээ. За. За зургийг аваад тийм ээ. За энэ өнөөдрийн хоолой ингээд болцсон тийм ээ. За. За одоо цэнгэл шашны хар шашлаа шүлээ угаад бас сэтгэлээс хуваалцаад. За. Би бас давхар бас сэтгэл. За би хардсан. Тэг. За тэгээд за ямарсан шүл бэлэн болсон. Одоо шүлний амтлагаа юу? За цэнгэлээс цочноос одоо сэтгэлийн сонсъё. Бас жоо хаалт нөтэй юу? Эсвэл нөгөө цагаан ганц хаалт байна уу? Жохо ихтчихв. Зүгээр. За би амсан. Гоё. Тийм эрүүл фреш шамт байна. Гоё шинэлэг шинэ уус. Тий, шинэ. Гоё шинэ. Гоё. Утсан биш. Баярлаа. Нэр гоё. За тэгээд манай отгоо ихч маань ловаатын тоогооч байгаа. Тэгээд лова хаан байд. Таны яг энэ ажилтны чинь хаан гэдэг Нөгөө хуучнаар нөгөө мантгаач очиж буудал гэж байдаг шүү дээ. Тэрний яг чанга урдталд 12 дугаар байрны байранд байралтай байна. Тэнд бол очиод бол төрөл бүрийн хоол байгаа сте. Энэ бол зүгээр жишээ. Жишээ. За манайх бас тэгээд бас иймэрхүү цагаан хоол хаяа басна ходоод амраа орой бас ингээл хүмүүс чинь гоё аппетит өрөөд байвал ингээд оройдоос нэг тийм цагаан хоол хийгээд идчихэж байгаарай. За бүр болохгүй гадуур дотор ингээд яаруу ажилттай байвал ингээд манай лаватыг бас зориорой гэж бас хэлмээр байна. За өнөөдрийн хоол бол маш сайхан амттай байлаа. 1-2 дугаар хоолоор дайсан отгоо ихтээс маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд
хамгийн гол нь бас материал ашиглахаас гадна тоогооч хүний сэтгэл өөрөө шингэсэн яг тийм хоол гэдэг бол угаасаа гоё амттай байдаг. А нэг ууртай ч юм уу, уцаартай ч юм уу хийцэн хоол бол бас яаж ч яагаад нэг тийм амттай бас болдгоо шүү дээ. Тэгэхээр бас яг гоё сэтгэлээ зориулаад, бит хоёрт зориулаад, за онцгойлоо одоо надад зориулаад ийм сайхан хоол бас хийж өгсөн танд баярлалаа. Тэгээд лаван хаатаар тань дээр бас очиж үйлчлүүлнэ. Тэгээд манай нэвтрүүлэг маань бас ямар ч байсан ингээд цөмөр хооллоо хийгээд дуусчлаа. Ингээд манай нэвтрүүлэг маань бас бэлгтэй байгаа. За энэ бол Хүнсний ногооны маркетинг зах зээлийн форум 2016 ногоон хүнс эрүүл амьдрал. Ногоон хүнс эрүүл амьдрал. Энэ их гоё үг байгаа шүү дээ. За ингээд энэ цэнгэлдээ юунаас цэвэр Монголдо ургасан төмс хүнсний ногоо, нарийн ногоо ингээд цэнгэлдээ бас бэлгэлж байна. Гэртээ хараад сайхан зав заагаараа сайхан хоол хийж ирээ. За баярлалаа. Хоол хийхдээ сайхан ногоогоор хоол хийж ирээ. Тийм тэгээ нөгөө нэг уралдаанд оролцсноо одоо энэ ногоогоор хоол хийгээд. Тийм яг үнээрээ челленжтэй оролцоо. За тэгээ ортой өштэй бас энэ гарын бэлгийг бас хийж байна. Ортой өштэй бас маш баярлалаа. Сэтгэл гаргаж ийм сайхан хоол байсан баярлалаа. За тэгээ бидэнтэй хамт байсан үзэгчтэй бас маш баярлалаа. Та бүхэн уралдаандаа идэвхтэй оролцож төмс хүнсний ногоо, нарийн ногоогоор өөрийгөө хийсэн сайхан амттай сайхан хоолныхоо зураг эсвэл бичлэгээ манай пэйж рүү, мэйл хаяг руу явуулаад тэмцээндээ идэвхтэй оролцоорой. Манай челленж маань 12 сарын 27-ны орой 8 цаг хүртэл одоо явагдах байгаа. Тийм учраас та бүхэн хинч iPhone 7 гар утасны эзэн болж болох учиртай байгаа юм шиг өөртөө итгэлтэй сэтгэл гаргаж ийм сайхан хоол хийгээд уралдаандаа оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд удахгүй шинэ он гарах гэж байна. 2017 онд үзэж байгаа та хоёрын маань ингээд бүгднгийнх нь ингээд одоо хайраар бэлгсэн, аз жаргалаар бэлгсэн, инээд өөр цангилсан тийм сайхан жилүүд байх болтугай гэж одоо би итгэлтэй байна. Хүсээрөөж байна. Тэгээд дараагийн нугаараар уулзлаа. Түр баяртай ирэх хүмүүс үзсэн штэ. Баярлалаа.